Тэгээ өнөөдөр одоо төсвийн тухай хуулийн цаглуурынхаа дагуу өнөөдөр мөрөн сумын эрдэмтдтэй болон ээлж доторх хуралдаа багтаж өнөөдөр төсөв батлах мөн застрагийн одоо 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хөндлөх хурал зохион байгуулалтад явж байна. За сая бид бүхэн бол 2026 оны мөрөн сумын төсвийг батллаа. Ер нь бол Төгсгөл аймаг 2024-25 онд 26 онд мөрөн сум руу чиглэсэн томоохон бүтээн хөрөнгө оруулалтын ажлуудыг бид бүхэн төлөвлөж хэрэгжүүлж хамтын одоо бодлого шийдвэртэй явж байна. За 2025 онд бол Төгсгөл аймаг 55.5 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг одоо бас гаргаж ажилласны тодорхой бол 40 тэрбум төгрөг бол мөрөн сумд төвлөрч одоо бүтээн байгуулалтыг ажилласан. За энэ жил одоо аймаг мөн одоо төлөвлөсөн хөрөнгө оруулалтын 26-аас 27 тэрбум төгрөг бол яг Төгсгөл аймгийн мөрөн хотод одоо хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил. Жишээ нь бол замын дөрвөн замын бүртгэлийн ажил байна. 35 мегаваттын одоо станцын бүртгэлийн ажил байна. За мөн одоо дараагийн мэдээ гол нэг юм явж байгаа томоохон ажлууд энэ нөгөө иргэдийн машин томооторж урамшуулах иргэдийн урамшууллын асуудал байна. Мөн агаар орчны бууруулах чиглэл одоо иргэдэд хөнгөлөлтөд зээл тусламжийн асуудал маш олон зүйл. За үүнийг уялдаад өнөөдөр мөрөн сум бас нэг 5.3 тэрбум хөрөнгө оруулалтын төсвийг баталлаа. Энэ жил бидний гол болсон төсвийн бодлого бол хит одоо төсвийг жижиглэхгүйгээр яг одоо иргэдтэй өрхийн аж ахуй руу чиглэсэн иргэдийн хүртээмжтэй байдлаар энэ төсвийг бол одоо бас хайл аймаг сумгуу одоо төлөвлөж ажиллаж байгаа гэж зорилготой. Бид бол үндсэндээ энэ одоо 2026 онд Төгсгөл аймгийн мөрөн хотын нийт 14 багийн одоо нийт өрхийнхөө одоо аж ахуй руу чиглэсэн гүлэмжийг бол бас бид тэрбум одоо 600-700 бас хөрөнгө одоо оруулж ирж иргэдтэй үнэгээрээ дамжуулаад мөрөн сум 2027 он гэхэд дотооддоо өөрийн одоо хэрэгцээг хангадаг ногооны хэрэгцээг хангаад газрын хөрсөн дээр угссан одоо ийм одоо анхны сум бас Монгол Улсын хэмжээнд болох ийм одоо том зорилтыг бол аймаг сумд төвшүүлж ажиллаж байгаа нэг хэлбэр. За нөгөө талдаа бид бас энэ жуучны гудамж төслийг үнэснээ 6.6 тэрбум төгрөг хөрөнгө оруулалттай. Энийг бол одоо аймаг сум ерөнхийдөө эхний тэрбум төгрөгийг тавиад хэрэглүүлгийн ажлыг хийж бүрэн зохицоор шийдэхээр их төлж байна. За аймаг бол мөн одоо уялдуулаад дараагийн нийт төслийн холбоотой одоо зам мөн дээрээс нь ногоон байгууламж зам одоо явган зам, угын зам, мэдээллийн төв за камер тохиолдол гэдэг бусад одоо замыг бол аймагс тодорхой төвшөнд аймгийн хөрөнгө оруулалт дээрээс нь төр өөрчлөлт хөгжлийн хүрээнд хамтрахаар мөн доктортой ажил үйлчлэлийн одоо төсөлд бид бүхэн 400 мянган долларын одоо санхүүжилт төлсөн энэ одоо үйл ажиллагаа дамжуулаад явж байгаа. Ингээд энэ ажлууд маань бол яг мөрөн хотын нийт иргэдийн ахуй амьд гэсэн ийм одоо томоохон ажил болох юм аа гэж ингэж бид бүхэн тооцож байна. За мөн одоо мөрөн сумын нэг онцлог бол аймаг улсаас татаас авдаг. Яг одоо аж ахуй нэгж одоо орлогоор татвараар одоо төсөв бүрдүүлж үүнээс одоо бид нэг аймгийн 42% төсвийн орлогыг бүрдүүлж одоо энийхээ хүрээнд эргээд одоо сум орнуудад бүтээн байгуулалтын ажлыг авдагаараа онцлог давуу талтай. Тэгээд бид 26 оны төсвийн орлогод ерөнхийдөө төлөвлөлтөө энэ иргэд рүүгээ чиглэсэн аж ахуй нэгж байгуулалтаар хамтарч ажиллах тодорхой төвшөнд хуулийг одоо сүрсэн таниулах татварын хуулийг одоо бас иргэдэд зөв ойлгомжтой хүргэх энэ талаас бол бид хамтарч их ажиллалаа. Ер нь одоо зүйл байдаг бүх зүйлээр одоо татвараас иргэдийг одоо татгалж авах юм ойлголт байдгийг бид аль болох засах, залруулах. Ер нь бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр ямар байж иж иргэд эдний ахуй амьдрал орчин нөхцөл яаж сайжрах юм бэ, өөрчлөгдөх юм бэ гэдэг энэ зүйлийг барьж ажиллаа. Нөгөө талдаа мөрөн сум 2025 оноос төр өөрчлөлт түншлэлийг бол одоо хэрэгжүүлж хэлсэн. Энэ ажлаа одоо бас тогтвортой цаашид явуулахад бол бид бүхэн одоо хот байгуулалтын зардалтаар байдаг 8 ажил үйлчилгээний 6 ажил үйлчилгээг бол энэ одоо 2026 он нээлттэй одоо тендер сум шалгуулалтаар одоо зарлахаар бол одоо төсөвтэй тусглаа. Бид бүхэн өмнө бол 3 одоо ажлыг бол тендер сум шалгуулалтаар төлөвлөсөн бусад ажлуудыг бол шууд хэрэг байгуулах ажил явуулж ирсэн. Ийм учраас одоо бусдад одоо бусад аж ахуй нэгж байгууллага одоо ижил төдий үйлчлэгээ явуулдаг иргэдтэй бас одоо боломж олох үүднээс бол энэ тендерийг бол одоо нийтэд нээлттэй ийм одоо байдлаар бол зарлаж 2026 онд хот байгуулалтын зардлыг бид хэрэгжүүлэхэд ингэж одоо төлөвлөж ажилласан. Ийм онцлогтой төсөв үйл ажиллагаа боллоо гэдэг одоо хэлхийг хүсэж байна. Нөгөө талаас застралын үйл ажиллагааны маань хөтөлбөрийн хэрэгжилт одоо бас 99.8%-тай дүгнэгдэж одоо бас хурлаар одоо энэ үрдэн маань баталгаажсан явдал одоо маш их баяртай байна. За нөгөө талаа бидний болж байгаа бодлого бол ерөөсөө бүх талын оролцоо дэмжлэгтэй тоо баримт чанар үрдэн төсөөлсөн энэ одоо үйл ажиллагааг бол застралын үйл ажиллагаагаар хэрэгжүүлээгээд 4 бодлого 23 зорилт 200 одоо 5 үйл ажиллагааг бид бүхэн төлөвлөж 50% арга хэмжээний хүрээнд бол одоо ажиллалаа. Тэгээ энэ маань бол маш өвчтэй ийм үйл ажиллагаа болж одоо бас хэрэгцээ явдал. Нийт одоо энэ үйл ажиллагаанд оролцсон аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллага, бүрэн хөвчлүүд мөн бидийг дэмжиж ажилладаг нийт одоо бас иргэдтэй маш их баярлалаа гэдэг. Тэгэхээр 26 оны төсөв өмнө төсөвтэй харьцуулахад
За ер нь бол бид нар өмнө 29 тэрбум 530.4 тэрбум төгрөгөөр 2025 оны тодгосон төсвийг хийсэн. За энэ жил бид нар 42 тэрбум төгрөгөөр болгож 26 төсвийг баталж байна. 12.5 тэрбум төгрөгийн одоо нэмэлт одоо их усны бид нар гаргаж ирж байгаа. Энэндээ бол бид нар яг одоо мөрөн сум чиглэсэн томоохон бүтээн болгоны урлагийн ажил руугаа чиглэж энэ ажлыг одоо тавьж байгаа. Нөгөө л одоо нэгэд одоо энэ засгийн газрын төрийн эмнэлтийн тухай хуулийн хүрээнд бол бид бүхэн яг одоо оронтой цалингийн санг бол яг л одоо байх хэмжээнд нь бол одоо нэмэгдэл байхгүй одоо барьж ажиллах энэ үйл ажиллагаагаа оруулсан. Бидний хотод одоо яг орчиж байгаа бол хөрөнгө ажлаас гадна энэ хот байгуулалтын зардлыг бас бий дааж бид нар өөрсдөө сум урлагтыг авч явж байгаагаар энэ рүү 4.7 тэрбум төгрөгийн одоо зардал бас хуваарлагдаж ороод ингээд үндсэндээ бол бид нар энэ жил яг энэ 12.5 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлж одоо ингэж ажиллах ийм нөхцөл байдал үүссэн юм аа.